Hey guys, самцхан өнөөдөр манай тураах тэмцээний 3 дахь удаа зохион байгуулж байгаа тэмцээн болж байгаа. За энэ тэмцээн маань бол хин биений нийт жингээс хамгийн хөв асан хүн ялагч болно гэсэн. За өмнөх тэмцээн дээр манай нэг бүсгүй яалаад 25 хүн хасаад сая одоо машины эзэн болсон. Энэ удаа болвол 50 сая шагналтай байгаа шүү. Нэгдүгээр бай. Одоо бид нэр тэгээд бүртгэлээ эхлэх гээд бэлэн болцсон байна. Хүнээсээ хүлээж гин. За тэгэхээр одоо бид нэр хідэн хүн ирэхийг мэдгүй ч ихсэн энэ тэмцээн маань ердөөсөө сонирхолтой болно гэж бодож байна. Олон хүн ирээд бүртгүүлнэ гэж би таамаглаад байна. За окей guys, хэмжиж бүртгэлээ авлаа. Олон хүмүүс орлоо. За өнөөдөр одоо ингээл дуусчин. Өндөр ачаалттай өдөр байлаа. За манай бүх оролцож байгаа хүмүүст амжилт хүсье. Нэг сарын туушд өөрийгөө ялж зорж өөрийгөө илүү гоё олгоод илүү хөгжүүлэхийн талаар бодороо. Шагнал ялхаас бусд нь бас бас эрүүл байвал маш сайн шүү. За тэгээ амжилт хүсье. За Gogo Gym 7 дээр ирсэн байгаа. Хэмжилтээ авч байна. Одооний байдлаар нэлээд олон хүн ирсэн байна. Өөрийгөө гайхаад өөрийгөө гайхаад амар үр дүн гарсан гэж баярлж байгаа. Тэгээ би ингээл бодож ин энэ тэмцээн маань ингээд гоё хэрүүл оруулгүй болвол би дахиад нэг юм тэмцээн зохионоо. Гэтэ дараагийн одоо бүр нэг өрөө байрч ч магадгүй шүү. Одоо манай хэмжилт дууссан байгаа. Одоо тэгээд хэмжилтөө ингээд тулж байгаа. Хэмжилтээ одоо манай дээр манай менежерүүд маань бүх оролцогчдынхаа тоог нь гаргаад ерөнхийдөө бол байр маараа ер нь эзлүүлэх гээд бэлэн болцсон байна. Бэлэн болох гээд байх шиг байна. Бүр ингээд өгөхөр хөдөлмөр шүү манай харах чинь нэрээ тэгээ чадсан ялт өөрийгөө ингээд чадж байгаа хүмүүс амар мундаг аа гэсэн үг. Одоо энэ зундаа гоё энэ бие хадгалаад ингээд гоё бүр гоё тураад бүр сайхан энэ зундаа өнгөрүүл гоё тэгээд энэ бие бариул насын одоо насны гоё гоо зүг өлөө өөрсдөө олоод авчиж байгаа байхгүй тий. За тэгээд удахгүй бид нэр Facebook дээр өнөөдөр юм уу за маргааш Facebook дээр зарланаахаа өнөөдөр бид нэр ялагч нар одоо эхний 6 байр руу залгаад маргааш уулзъя гэж хэлээ. Тэгээд цагаат туулъя. Тэгээд реакц нь харъя. За окей дараагийн хэсгээр уулзъя. Yeah. Тэнгэл авсан байна. Нэг сарыг тэгэл завгүй л. Завгүй гэсэн үү? Хоолны тэглэмээ яриад. Эрүүл мэндийн хохирол мэдрэмжсэн үү? Яг эрүүл мэндийн хохирол гайгүй. Өөрөө л нэг янз юм ягааг юм тий. Дүүд мундаг л шүү дээ. Бас чанга нэг сар өнгөрсөн шүү. Өдрийн бараг 8-аас 10 цагийн карт байсан шүү. Өглөө 6:30-аас очиод орой 6 хүртэл яг жим дээр. Тийм. Шантарсан үеэс. Байгаагүй. Тийм угаасаа нэг юм ихлүүл зардсан гарантаа гэсээр байгаа л хүмүүсээр байгаа л. Тийм байна тий. Яг нэг чуулган дээр алдаг. Өнөөс бүгдийн сар хассан. Багшаар заатлахсан уу өөрөө? Төрөө батлаад манай нэг багш. Төрөө бат багш гэсэн тий. За бэлтгэлээ хийж байсан. Хажуугаар нь спиннинг өглөө ороод спиннинг хийжсэн. Тэгээд өдөр болохоор энэ салбар 7 дээр хийжсэн тий. Өөрөөрөө багшаар нэг зөвлөгөө авсан уу? Өөрөөрөө л баг байкер энэ мөнийг юмар зөвлөгөө авсан байж шүү дээ. За өгчөр тэгээд шагналын байранд орсон гэхээр бас хэр мэдрэмж дөрөв? Оо маш гоё ясаа. Тэгээд тэдэн цагт хурж ирээрэ гэдгийг би бүр сонсог баг. Тэдэн цаг таана ирээрэ гэлээ гэд өнөөдөр л өглөө босоод байна. Тэгэл залгал асуусан. За очно гэл. Min дээр бол би дунд нь болохоор шинжилгээ өгсөн. За дүүлдүү шүү дээ. Тэнцэн дуусаа шинжилгээ өгсөн. За өөрийнхөө биедээ бол асуудалгүй би явсан. Үржилт мөржнийг амар ягаагүй тий асуудал ийлэг бүр хэрэгсэн. Энэ 3 дугаар салбар дээр 3 өглөө ороод яа. Нэг өдөр ч таслаа. Ятарч ингээл нэг амар тийм байгаа. Бас их уусан. Авуур уусан тий. Манай нөгөө дор хэдийг тэрнээс авч уусан. Харин уурга амар чинараас өглөө ихсэн авсан. Уурга нилээ нэмэртэй гац тий. Ердөөсөө нөгөө ядраахгүй хүний нөгөө хурдан шин гэдэг зүйл болохоор нөгөө биенд тижээлгүй гэж жоохон сэргийх маягаар бид нар чинь бие нөгөө бас ихэнх нь уургаар бүтэцсэн болохоор бас ийм асал тэмдэлтэй нөгөө хүн сонсч ивэл ууж ивэл маш сайн шүү гэж би зөвлөе. Шинжилгээ хийднээс үгжсэн та үзээгүй юу шээ? Шинжилгээ өгсөн. 14 оноо нэг шинжилгээ. За зүгээрээс. Бүх юм зүгээр юм тий. Тэгэхээр би та нарт хэлвэл яг ийм хэв маягаараа дасглаа хийгээд яг бүр амар чармаахгүй. Тэгтээ хоолоо хамаагүй идэхгүй л та нарын бие чинь ингээд гоё энэ дээрээ тасчихна. Тэгэл бие гоё хатгаа бүр гоё тураад гоё биений гал бэржүүлээд ингээд бүр гоё болчихно. Тэгвэл дараа нь дахиад нөгөө байсан юм руу ирээл дахиад өөрийгөө зовоол холестерол нэмээл өөхөө нэмээл тий
бие чинь ядраа зүрх чинь даралчин үсэл турхаар хүн өрдөөсөө жоохон хөнгөн мэдэрч чинь тийм хөнгөн болсон нуруу бага ачаал авч ин тэ өөнөөд жоохон юм бага ачаал авч ин яг тэгдэг байхгүй. Тэмцээ нэг сарын хугацаа хэрэг. Үнэхээр гоё байсан. Гоё юм дэжгүй. Ер нь бол үнэхээр хэцүү зарим үедээ зүтгэргээтэй тэ бас жаргалтай. Айгу эрхэн нэн да нэг сар боллоо. Айгу их мэдээлэл цуглаж турагтлаа нөгөө нэг талаар айгу асар их мэдээлэл цуглаж тэрэн дээр өөртөө систем гаргаж системийнхаа дагуу ер нь Багш нар ямар заалгааг өөр байна. Фоксын жимэр зүнээр өссөн. Тэгвэл мөн үү. Гарантай ММА. Кардио ердөөсөө нийлээ хүч чадвар гараад. Би өөрөө юу яасан? Бүтэн гэрүүлнэхээс тусгаарлаад нэг сарын хугацаанд бүтэн байр тусгаарлаж ганцаараа өргөө вакуумжуулаад тийм үү. хажуу вакуумжуулсан хажуугаар бэлтгэл тас буугаар. Пүү юм чи бүр ээрг гүрээс мундаг юм. Баяр үргээ. За нэгдүгээр баяр эзэл мөнгө юунд зарцуулах вэ? Зүгээр л нэг асуусан болов. За эцэг хоёроо ер нь ээж аваа хоёроо ер нь ямар ч зэн Тэнгис талаа үзүүлэх байх. Тийм үү. Яа гоё. Би ч өөрөө явахгүй хаа. Нэг сарын хугацаанд бас нэлийн ажил төрлөө яг вакуумжуулсан болохоор яваад болцсон. Тэгээ ажил төрөл рүүгээ явахгүй бол бас ажлаа хамт олно бас явахгүй бол айлч байна. Окей. За доод хүмүүсээ дээд хүмүүсийнхаа нөгөө хүмүүс байгаа болохоор би бас чөлөөтэй нэг сар байсан. Тийм зүг. Та ялвал одоо 50 саяар юу хийх вэ? Би аялна. Аялгаа бас. За. Дагс руу траад авчихсан маань. Тэгээ охин дээр очив. Охин найдаж байгаа. Япон явна. За. Нэг тэрүүгээр нэг ганц нэг одоо зэрэг гоё штэ тий. Оос гадшаа мадшаа бол. Би нэг байрандаа л. За 25 сая багштай өгнө. Тэг багшаа бол би өнөөдөр энэ цуглах. Ястан гоё юм шиг. Гоё сэтгэлтэй. Баймар баярлалаа. Та баярлалаа зооч нарыг яаж сууж байгаа. Багштай баярлалаа гэж хэлээрэй. Бид нэр энийг оруулчих. Оруулаарай за. Зэрлэг тавил байрны орчлоо. Бас байрны зорилго. Яг зөв. Наа чи hirдээсаа гоё сонголт юм. 5 дугаар байранд орсон хүн Аль маань нэм юм? нэг 102.200 кг-аас 76.5 кг болж биеийн жингээс 25 кг 700 г-ыг хассан жаргал. За. Баяр үгүй. Энэ шийдэл. Мундаг байна. Ёстой мундаг байна тий. За энэ ч ингээд 2 сая 850. За одоо 4-р байр. Нийт 87.700 г-аас 65 хил 100 г болж хассан үүр цайх. 4 сая 700. Баяр. Баяр. Браво. За дараагийн 3 дугаар байрны шагнал маань. Тэгээ 3 дугаар байранд 76.700 г-аас 56.900 г болж биеийн жингээс 19.8 кг-ыг хассан халуунада баяр үргье. Одоо 3 дугаар байр. 3 дугаар байр. Браво. За баяр үргье. Баяр үргье. За Багштай хэдийг хөрөөсөн бод. Мундаг байна. Нэг хоёр за одоо нэгдүгээр байрыг шууд уншаад дараа яа за хийн үлдсэн мөлий та хоёр уу яа ямар вэ Вау за тоглож гин үү тоглож гин үү яа за нэгдүгээр байр чинь бүр ингээд ийм их мөнгө аваад дараа нь сайн тоолоороо за тэгтээ банкнаас авсан юм чи бид яг сайн тулгаж үтсэн за нэгдүгээр байр маань 8 кг-аас 58.4 кг-аас 21.6 кг-аас 27 хүү болсон байна. Тэгээд гүнжин лам. Баяр үргье. Баяр үргье. Баяр үргье. Мондөг. Чин додоо сая. Зүгээр сууч. Зүгээр. За. Зүгээр. Шодрог угаасаа мөнгөө бид шууд байгаа шиг за. Зүгээр баяр үгүй хамгийн их чармаас хамгийн их хичээсэн. За тэгээд бүгдээрээ л хичээсэн та яг өнөөдөр энэ мод ялагч болж байгаа. Бидний зүгээс маш баяртай ягаад гэвэл хүн ингээд тий өөрийнх нь хөдөлмөрлөөрөө ингээд авах юм авсан бол миний хувьд бол баярлж байна. Тэгээд цааш та
Бүр гоё тураад сайхан аялаад Тэгнэ. ирээрэй за. Тэгнэ. За тэгээ миний зүгээс та ирээд бишээ нэг сар манайх төр хичээсэд тэгээд өөрийгөө бишээ харуулж чараа. За бид нарт Баярлалаа, өстэй. За зүгээр зааваа ирээ. Яа. Тамаа. За дараагийн 2 дугаар байр нь бол манай залуу Дамбад даржаа. 72.9 кг-аас 53.4 болоод 19.5 кг-аас гэхдээ өөрийнх нь хувийн 26.75 гэсэн. Өөрийнхөө вакуум жүжсэн залуу. Вакуум жүжсэн болохоор ингээд бас нэлээ үр дүн гаргаад өөрийгөө Цэглээ. ялч чадсан. За сэтгэл гэрэн. Үнэхээр үнэхээр. Сайхан байна уу? Тий. За одоо энэ мөнгөөр нэг гэр бол та нэмэр болоо те. Ээж аавыгаа сайхан баярлуулад Бас сайхан аялуулж чараа за. би бас вакуумжуулснаас гадна бас ер нь бэлтгэл сургалтанд зориулж ер нь 4 орчим сая төгрөг зарцуулсан байгаа. За түрүүний энэ 4 сая авчих юм байна. Тэгэхээр ёо дүүнэртээ хандж нэг юу цагаан Хэвлэмээр. За төрсэн хоорой дүүнэр гэлтгөө бүгдэнд нь зориулж хичээл, сургууль, ажил амьдрал тэ тэмцээн оролдон бүгдэнд нь хүн хичээвэл өөрөө өөрийгөө бүрэн дүүрэн бага бүхнээдээ ажиллаж чадвал амжилт ирдгээ гэдгийг дүүнэртээ ер нь ямар нэгэн байдлаар батлах зорилгоор ингээ энэ тэмцээнд орё гэж бодсон. Тэгээд дүүнэртээ батлаж чадсан гэж бодож байна. Тий. Сайхан байна. Угаасаа яг ярьж байгаа ч ээж аваагаа баярлалаа. Ээж аваа их ойр хүн байгаа мэн тий. За сайхан байна. Тэгээд сайхан баярлалаа. За. Өөрөө ч гэсэн одоо сайхан бие бодоод сайхан эрүүл дээр хараа за. Тий, танаа хамт олон нэвтрүүлгийн баг, тэмцээн урлагийн багийнхан тий Гарато MMI Гардан талааны багш хамт олондоо бүгдэнд нь баярлаа. Тий. Тэгээ нөө имээ намайг харж байгаа бол хүн чадсан. Хайртай шүү. За, тамаа. Баяр үргээ манайхаа. Астай баяр. За, тооцоолчихсан сайн. За, окей манайхаа. Эхний 2 дугаар байр баяр үргээ бүгдээ ч гэсэн баяр үргээ. За, жоохон туцсан байна те манайхаа. Гэтэ яг хөө тэгэл тэмцээн уралдаан чин ялагч нэрэн хожигдсон сайн бүгдээрээ те яг ялна гэж яахгүй. Гэтэ миний хувьд бол та нар бүгдээрээ л амжилт гаргасан, ялсан. Яагаад гэдэг нь өөрийгөө өөрчилж чадсан. Тэгээд үнэхээр гоё юм. Тагуу одоо шагналт байранд орлоо сэтгэлдээ хуваалцаач. За сэтгэл өндөр байна. Угаасаа нэг өөрийнхөө хувьд нэг сар хугацаанд айгүй хичээлээ, зорьсон зорилготой хөрлөө өөрийнхөө биеийн жинг тодорхой хувьд хаслаа. Одоо бол үнэхээр надад тааламжтай гоё байна. Одоо нэг хилүүдэлчинд ороод баймар байна. Одоо яг өөртөө зүгээр одоо л зүгээр жаргалтай. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байл та тий. Вау, үнэхээр гоё үг байлаа. Маш баяр үргээ. За баярлалаа. Дата шагналт байранд орлоо штэ гоё сэтгэлдээ хуваалцаач. Сэтгэл амар өндөр байна. Анх удаа ингээд тэмцээнд орж байгаа миний хувьд. Тэгээд ингээд тий. Тэгээ одоо үгээр нэх гоё хэлж чадахгүй. Гэхдээ амар сэтгэл айгу хөдөлж байна. Ингээд анхны юу гэхэд айгу амжилт гаргалаа өөрийнхөө хувьд. 5 дугаар байранд орлоо шүү дээ. Та гоё сэтгэлдээ хуваалцаач. Сэтгэл амар өндөр байна уу тэгээд ямар ч сарын хугацаанд төгрөгөөд ажиллаад байр эзэлсэндээ боллоо эртээ. Тэгээд энэ тэмцээнийг явуулж яхад нь анхнаас нь 1 2 зохиогдож байхад байсан. Нэгд би орж исэн. Тэгээд орж исэн. Тэгээд 6-д орж исэн. Тэгээд 2 3 гэд явж байхад бол айгүй шудрах санагцсан. Шууд хамгийн сүүлийн өдрөө лайв хийгээл тэгээд хүмүүс ямар ч эргэлзээ төрүүлэхгүй бүх хэмжсэн жингээ бичээд бүр зургийг авч тавиад дараа нь шивж тавиад бүр тэр нь айгүй надад таалагдсан. Шудрах санагдсан. Тийм үнэхээр гоё. Тийм. Гэтэ ер нь олон хүмүүс бас орж явах явц тэлжилсэн л да. Чи бас зам авч байгаа юм уу? Би гүлтийн зам авсан байхгүй юу? Яасан үнэтэй зам авд юм бэ? Бүлүүд тий зам авчиж байгаа юм уу? Тэгээд наа чин тэгээд үнэн тэмцээ юм уу? Худлаа тэмцээ юм уу? Тийм байдаг юм да. Монголд ийм юм байдаг юм да. Яасан их ингээд юу үнэ худлаа мэдгэдэггүй тэмцээн ингэж мөнгө үрдэг юм бэ гэх юм. Худлаа ярьж байгаа хүн ондоо байд юм аа. Тий би хүнийг бас худлаа ярьж байгаа хэсгээс бас одоо 28-наас урж байна. Тий ер нь хараад мэднэ хөө. Тий тэгээ хүний харцаа худлаа ярьж байгаа хүн ер нь одоо мэддэг болохоор хөө шудрагын мэдж байгаа болохоор ёо би өөрийнхөө хичээл зүтгэл төлөө зарцуулж байгаа болохоор өөрийнхөө төлөө өөрийгөө сорж байгаа болохоор хамаагүй гэл. Тий.
Юуны бичлэгийг би айгүй их утсан. Нөгөө гүлтийн зам ам дээр өөрийгөө вакуумчлж бэлтгэл хийж явахдаа нөгөө тэмцээн хоёрын тэмцээнийг тэрийг үзэж айгүй их бас ирчгэж орж байгаа. Өөрийгөө тэр бичлэгээр цэнэглэж байгаа. Цэнэгэлдэг. Нөгөө хүмүүсийн шагнал байр авж байгаа тий. Хүмүүсийн тийм ирч хүчтэй уур сэтгэлдээс айгүй урам зориг авж байгаа. Тийм. Ямар ч сан 2 байна уу 6 байсан ч хамаагүй яагаад би яг өөрт байгаа бүх юмаа л бүх ирч хүчээл ямар ч сан өмнө ямар ч тэмцээн оролтон байсан яг бүх 100% өөрийгөө дайчилж үзэж байгаагүй. Тэгээ энэ удаад юу үтсэн болохоор үнэхээр гоё. Тэгэж тэмцээн оролтонд орж үзгээ айгүй их хүсдэг байсан. Тэгээд тий. Нэгдүгээр байранд орсон хүн байна. За би гараараа даах нь. Яа бас хүнд биш шүү те. Хамт бизнес ийгүү. За та нэгдүгээр байранд орлоо шүү дээ тийм. Та гоё өөрийнхөө сэтгэлдээ хуваалцаач. Нэгдүгээр байранд орсон одоо таны сэтгэл хэр байх бол Яг бүр зүг төвчгээс санагдчих. Итгэж чадахгүй ш. Бүр одоо хүртэл бизнес садардаг харж чадахгүй. Өөрийгөө яасан л хамгийн их баяртай байна. би бас хэлэх үгүй болж штэ. Манай охин Солонгос тий би ганц охинтой тэгээд сая нэгзээ охинтой алсан. Тэрийг харааг байгаа. Тэгээд одоо виз өгсөн мэсэн. Одоо явах юм байна штэ тий. Тэгээд охинтойгоо олцсон байна. Тий одоо виз одоо мэдүүлэх юм байна штэ тий. Мэдүүлсэн. Мэдүүлсэн юм. Виз нугасаа гарна заяа битгий санаа зөв. Угаас энэ бичлэгийг тэд нар үзэж байгаа тий. Тэгэхээр битгий санаа зөв. За виз нугасаа гарах юм байна штэ тий. За тэн Бүр ингэж толмогдаад нөгөө юу байгаа сандраад. би ч сандраад баг ингээ юу ч хэлж чадахгүй шүү дээ. Мөнгө гарцсан чинь айгүй тийм чичирч мичирээ. Нэрээ Би өөрөө ороод турчмаар жигсэн нэг. Яг гоо тодорхой хэмжээний өөрийгөө хасныг бол мэдж байгаа. Тэгээд ийм нэгдүгээр байранд орно гэж үнэхээр ботоогүй. За баярлалаа. 25.13% хасаж 6 дугаар байранд чадварсан болор төвөйдө баяр хүргэе. За маш их. 6 дугаар байр. Эсвэл нэг шүү. Тэ 10 сая. За. Гэрэн. Сэтгэл их сайхан байна. Харин бид бүгдээрээ бүр танилцж байлтай бүр юу юм бэ? За. За маш их баярлалаа. Энд чинь сайн тоолоор өнгө за. Дараад нь. Нөгөө